Сайн байцгаана уу? Миний бичлэгийг үзэх өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийнхөө бичлэгээр би Монгол эмэгтэйчүүдийнхаа амьдрал болон харилцаан дээр гаргадаг нийтлэг 3 алдааны талаар ярих гэж бодсон. За нэгдүгээрт бол би манай эмэгтэйчүүдийн нийтлэг гаргаад байгаа алдаа өөрөө өөрийгөө алдах юм болов уу гэж боддог. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр за эмэгтэйчүүд маань хүүхэд гаргаад гэртээ суугаад за ирэхээрээ гэр бүлтэй болоод ирэхээрээ за миний гэр бүл, миний хүүхэд, миний нөхөр бол ерөөсөө миний амьдралын утга учир. За миний бүх юм гэдээ ойлгочдөг. За мэдээч одоо ээж хүн, эхнэр хүн юм чинь одоо гэр бүлийнхаа төлөө одоо хийх үүрэг рол мэдээж байна. Гэхдээ үүнийхээ хажуугаар тэр гэр бүлийн цаг дотор чиний гэдэг цаг байх ёстой шүү. Энийг үргэлж өртөө оруулдаг байгаасай гэж би хүсдэг. Жишээ нь хумсаа будуулах цаг, массажинд ордог цаг, найз нөхдөдтэйгээ уулздаг цаг, өөрөө өөрийнхөө карьерийг өөрөө өөрийнхөө хувь үний хөгжилд анхаардаг за дасгал хөдөлгөөн хийдэг ч юм уу арьсан арчилдаг цаг гэдэг бүх цаг одоо ингээд чамд байдаг байгаасаа гэж би хүсдэг. За энийг хийгээгүй хүнхэд төлөө за өөрөө өөрийгөө ерөөсөө нэг угаалгын машин за тоос сорогч гэд бодцсон, хүүхэд асрагч гэд бодцсон, за тогооч гэд бодцсон одоо энэ алдаанаасаа болоод маш олон одоо гэр бүлийн салгалт буюу гэр бүлийн араар тавилт гэдэг юм явагддсан болов уу гэж боддог. За гэр бүлийн араар тавилтын нэг шалтгааныг бол би энэ эмэгтэй хүн өөрөө өөрийгөө алдснаас, өөрийгөө одоо зүнд нь хайснаас, одоо өөрийн гэсэн үзэл бодолгүй, карьергүй бүх юмаа нөхөртөө даатгаад одоо гэртээ ингээд олон жилээр ч юм уу одоо суухаас шалтгаалж бас үүсдэм болов уу гэж би хардаг. За тэгэхээр эцэст нь хэлэхэд эмэгтэйчүүдийнхаа за гэр бүлийнхаа төлөө мэдээж зүтгэх нь таны үүрэг байдаг ч гэсэндээ үүнийг хажуугаар өөрөө өөрийгөө бас гой сайхан байлгах өөрөө өөртөө цаг зав зарцуулдаг байх өөрийн гэсэн одоо цагтай өөрийн гэсэн карьертэй байх ёстой шүү үүнийгээ заавал өөртөө гаргадаг байгаарэ гэж зөвлөх гэсэн юм аа. За хоёрдугаарт бол би Монгол эмэгтэйчүүдийн маань нийтлэг гаргадаг алдаа бол ерөөсөө авъя л гэсэн сэтгхүүтэй байдсан болов уу гэж боддог. За эмэгтэйчүүд бидний одоо хэрэгцээ бол хайрлуулах, халамжлуулах гой сайхан үг сонсоод нөхрөөрөө инхрийлүүлэх халуун тэрвэрлт за энэ бүгд бол байдаг. За нөхрийн хэрэгцээ юу байд юм бэ? Эр хүний хэрэгцээ гэдэг юм ерөөсөө хүндлэл байдаг. За тэгэхээр манай эмэгтэйчүүдийн алдаа бол ингээд ах шиг байгаа өөрөө нөхөртөө хүндлэл гэдэг хэрэгцээг нөгөөгүй байж ич нөхрийгөө хүндлээгүй байж чи намайг хайрласангүй халамжилсангүй чи намайг гой сайхан амьдруулна гэж авч суучаад намайг инглээ гэд нэг юм хохирогчийн дүрдөө өөрийгөө хийцэн тэрэндээ бүр итгэцэн нөхөртөө байнгын юм гомдлдог болсон эмэгтэйчүүд маш олон байд юм болов уу гэж боддог. За энэ үүнээс шалтгаалаад эрэгтэй хүн залхахдаг залхахаараа юу хийх вэ гэхээр за одоо хин нэгний гой сайхан үгийг хүсч явдаг. За тэнд нэг эмэгтэй чи ямар мундаг залуу юм бэ гэж хэлэнгүүт тэр нь татагдаж явдаг ч юм уу. За ахаад энэ нь юунд хүрэгдэг вэ гэхээр ахаал нөгөө гэр бүлийн араар тавилт гэдэг юмд хүрэгдэм болов уу гэж боддог. Тэгэхээр нөхрийнхөө одоо хүндлэл гэдэг хэрэгцээг нөгөөч. За хүндлэл гэдэг юмыг мэдэрсэн эр хүн за чи бол нэрээ энэ гэр бүлийг авч яваа эр хүн шүү гэдгээ мэдэрсэн эр хүн бол гэр бүлийнхаа төлөө зүтгэдэм байна. Тийм болохоор нөхөртөө гой сайхан үг хэлдэг байгаа ч жижигхэн ч гэсэн амжилтыг урамшуулж өгдөг байгаа ч эр хүн гэдэг хэмрэн сэргээж эр хүн гэдэг магтаалыг хэлж өгч хэмэр золбоотой эр зоригтой одоо амьдралаа авч яваа эр хүн шүү чи гэдэг мэдрэмжийг байнга нөхөртөө мэдрүүлдэг байх юм бол одоо эрэгтэй хүн бол бүх зүйлээ танд зориулах боломжтой байд юм аа нэхүүлэлгээр гэж хэлэх гэсэн юм аа. За хамгийн сүүлд буюу 3 дугаарт би хардталтын тал дээр яриа гэж утсан. За хардталт бол мэдээж ганцхан эмэгтэй дээр биш эрэгтэй хүмүүсийн одоо хувьд ч гэсэн байгаа. За хардталт гэдэг бол миний бодлоор энэ харилцааг хамгийн токсик болгодог харилцааг устгадаг зүйлийг бол би хардталт гэж хэлнэ. За тэгээд манай хүүхнүүдийн нэг алдаа бол ерөөсөө тийм эдэг штэ нөхрөө ингээл хардаал оройтсон чи хинтээ уулзаад байгаа ингээл за найз нөхдөйгөө уулзгаа гарсан за одоо ирж ийн өхөн хинтээ байгаа али видео кол хийгээд надад харуул гээл нэг ийм одоо кейс бол энэ тэндгүү явж идэг штэ тэгээд ажил төрөл дээр нь орж ирээл ажлынхаа хүмүүнтэй хардаал хэрүүл оруул хийдэг тийм асуудал байдаг. Тэгээд энийг бол бас ингээд хоёр талтай л байдаг бах л та мэдээж магадгүй тэр эмэгтэй өмнө нь өөр харилцаан дээр ч юм уу эсвэл нөхрөөсөө одоо тэр одоо байгаа харилцаанаасаа ч юм уу одоо араар тавиулах асуудлыг ч юм уу мэдэрсэн болоод тэрнээсээ одоо сэтгэлийн нэг шарх авцсан болоод тэгээ явж иж бас магадгүй. Гэхдээ тэглээгээд харилцаа уламд ордно гэхээс сайжрахгүй.
За хэрвээ чи хүсвэл гэр бүлийн одоо сэтгэл зүйчэд хандаж болно хамтдаа тий. За эсвэл маш хүлээцтэй байх хэрэгтэй тий. Би бол өөрөөсөө эхлээсэй гэж боддог. За нөхөр араар тавина тий өөр эмэгтэй хайж авна гэдэг бол ямар нэгэн шалтгаантай. За эхний хоёр шалтгаан магадгүй байж болно тий. Нийтлэг шалтгаан бол тэр байдаг. Тийм учраас одоо гэр бүлээ авч үлдэхийн тулд одоо өөрөөсөө эхлээсэй гэж би хүсдэг. За шууд учиргүй уурлаал чи ингэсэн байна тэгсэн байна гэж нөхрөө хардаал тий. За хэрвээ мэдсэн байлаа ч гэсэндээ жахан төвчээр гаргаад амьдралаа авч үлдэхийн төлөө ухаан гаргаад өөрөөсөө эхлээд өөртөө анхаарад өөрийн гэсэн үзэл бодол хоббитой болоод тий одоо өөртөө цагаа зарцуулаад тий үзэсгэлэнтэй гоё эмэгтэй буцаад болоод нөхөртөө тавих халамж хайраа улам нэмээд ингээд ирэхээр эр хүн өөрөө ухаарад буцдаг юм болов гэдэгт би итгэдэг. За ухаантай хүн бол засардаг гэдэгт би бас итгэдэг. Мөн одоо эр хүнээр хэнийг хийж авах нь эхнэр хүний ухаан гэдэгт би бас итгэдэг. Тийм болохоор эмэгтэйчүүд маань одоо миний ярьсан энэ алдаануудыг гаргаж байгаа бол мэдээж алддаггүй хүн гэж байхгүй. Гэхдээ алдаагаа одоо маш хурдан засдаг байгаасай гэж хүсэж байна. За тэгээд гэр бүлээ тэ эрүүлэр авч үлдэхийг хүсвэл дээрх 3 алдааг аль болох гарахгүй байхыг хичээгээрэй гэж хэлэх гисэн. За тэгээд гэр бүлд нь хамгийн сайн сайхныг хүсье. Баярлалаа.